За өдрийн мэнд. За гар утснаасаа яаж Greenway-гийнхаа сайт руу орох вэ? За сайтаа ашиглаж сурах. За миний гар утас болохоор iPhone гэж байгаа. За Samsung-ийн утастай хүмүүс бол яаж интернетээр ордгийг, за гар утсаа сайн ашиглаж чадахгүй хүмүүс бол интернет руу яаж ордгийг бэ гэх хүүхдүүдээс асуучих болно. За iPhone ашигладаг хүмүүс бол миний одоо энэ гар утасны дэлгэцэн дээр байгаа хамгийн тэр доор харагдаж байгаа камер одоо гар утасны баруун гар талаас 2 дахь тэмдэг буюу энэ бөөрөн хийцэн хэр одоо iPhone-ы Safari-гаар орно гэсэн үг. За Safari дээрээ дараад оронгуудаа одоо сая харсан бол энэ 100 гар талын нэмэгтээр нь ингэж дараад шинэ хуудас үүсгээд за энэ дээр Google гэж бичиж болно. За Google-ээр хайж болно. За Google гээд бичингүүд google.com-ыг гараад ирж байгаа. За энэ дээрээ бид нэр Greenway гээд хайч ингээ Greenway гэж бичээд за тэгэнгүүт Greenway-тэй холбоотой Google-ээс харж болох жагсаал гараад ирдэг. За тэгэнгүүт энэ хараа хамгийн дээдлэлт нь Greenway Global CIC.com гэж байж байгаа. За энэ дээр дараал орчихно гэсэн. За энэ дээр дараад оронгуудаа хэрвээ өөрт чинь гар утсаар мессежээр, мэйл дээр ч өөрөө чи ID нууцуг ирээд өөрөө бүртгэлээ үүсгэсэн байх юм бол эндээ ингээд шууд тэрийг хийгээд орчно гэсэн. За миний гар утас болохоор нөгөө юун дээр тохиргоотой байна. Монгол дээр. За минийх болохоор ингээд шууд Greenway Global email гээд байнга ордог болохоор монголоор гараад ирчлээ. За тэгэнгүүт яах вэ гэхээр баруун гар талын энэ дээр байгаа 3 зураасыг харж байна үү те. Энэ дээр ингээд дарангууд ийм цонх гарч ирнэ. За тэгэнгүүт Greenway Global логотой үгний доор энэ ногоон бичгтээ миний оффист нэвтрэх гэж байж байгаа. За энэ дээр ингээд дараад өөрийнхөө мессежээр ирсэн ID-гаа оруулнаа. 1013 гээд одоо би хүний ID-гаар орж үзүүлэх чинь штэ. 347 гээд. За энэ дээр болохоор өөрийнхөө нууц үгийг бичнэ. За энэ нууц үг чинь гар утсан дээр чи ирсэн байгаа. Мессежээр. За байхгүй бол мэйлээр харна гэсэн. За ингэнгүүт хэрвээ энэ одоо харагдаж байгаа дэлгэц чинь англи хэлээр хэрвээ гараад ирэх юм бол энэ баруун гар талын дээдэлд байгаа 3 зураасны хажууд дэлхийн бөмбөрцөг байгаа. За энэ бөмбөрцөн дээрээ дараад ингээ улсаа сонгочдөг. За одоо жишээ нь өөрийнх чинь болохоор анх удаа орж байгаа англи хэлээр гараад ирж магадгүй те. Тэгэх юм бол ингээд англи хэл дээр бөмбөрцгөн дээрээ дарангуудаа монгол болгошуулна гэсэн үг. За минийх монголоор гарч ирсэн учраас би орос руу ингээд хэлийг хөвөргөж харуулж байгаа нь нөхгүй юу. За та нар бол монгол хэл дээр ашиглана шүү дээ. Би болохоор яах вэ гэхээр эндээс нөгөө нэг зарим нэг юмны зургийг авахгүйж бүтээгдэхүүн эдэр ингээ орос хэл дээр айгүй харагддаг. Яагаад бид нар энэ сайтаа заавал монгол хэл дээр нь тавьж ашиглах ёстой вэ гэх юм бол нэгдүгээр бүтээгдэхүүний бүх тайлбар бүх юм монгол хэл дээр маркетинг компаниас зарлагдсан уралдаан, промо. За хоёрдугаарт монгол хэл дээр тавьж агаад бараа бүтээгдэхүүнээ сонгох юм бол яг манай Монголын агуулгад байгаа бараа онлайнаар захиалга хийж болдог байхгүй юу? Тийм учраас заавал монгол хэлний тохиргоон дээр тавина гэсэн. Тэгэхгүй л англи хэл дээр ч юм уу аль эсвэл орос хэл дээр нь байхад нь бараа захиалаа сагсруугаа хийчих юм бол тухайн барааг захиалах боломж байхгүй. Ягаад тэгэхээр рублээр юм уу еврогоор одоо доллараар ч юм уу төлөх шаардлага гардаг байхгүй юу? Одоо онлайнаар төлбөрөө хийх гэж байгаа бол за одоо өнөөдрийн зорилго болохоор сайтаараа худалдан авалт хийх, захиалгаа үүсгэх ийм мэдээллийн бичлэгээр орж байгаа. За тийм учраас яах ёстой вэ гэхээр за одоо жишээ нь өөрийнхөө авах гэж байгаа барааг мэддэг болвол кодын шууд хайж болно. За энэ дээр байгаа дэлхийн бөмбөрцгөөс жоохон зүүнд гарт шиг ингээ явангууд хайлтын систем байгаа томруулдаг шилтэй. За энэ дээр ингээд дарангууд тухайн барааныхаа кодыг мэддэг бол шууд кодоо хийчих болно энэ дээр. За хэрвээ оффист ирчээд аккаунт дотроос барааныхаа кодыг хараад зогсож байгаа бол одоо жишээ нь онлайнаар захиалга хийгээд агуулгын програм руу шууд захиалга оруулах гэж байна шүү дээ. Тийм учраас яах вэ гэхээр хэрвээ оффист ирсэн бол манай оффист Монголд байгаа бүх бараа код нь, үнэн нь, оноо нь, за тэгээд одоо хэмжээ нь, өнгө нь гэдэг ингээд бүх юм аккаунт дотор бараагаараа байж байгаа. За тэгээд тэр аккаунт дотроосоо
өөрийнхөө одоо гар дор каталог байхгүй, гар утасныхаа одоо каталогийг сайтаа сайн ашиглаж чадахгүй байгаа бол оффист ирсэн байгаа бол шкаф дотроос бараагаа харж агаад кодыг нээх гэсэн үг. За одоо жишээ нь би саваа авъя. За ингээд савнгийнхаа кодыг мэддэг бол би бичээд хайлтын систем дээр хийнгүүд за энэ ингээд сав маань гараад ирсэн. За үнэ нь гараад ирлээ. За тэгэнгүүт энэ үнний ардталт хамгийн тэр хойд ногоо байгаа энэ сагс руугаа энэ одоо тий бариултаа тор харагдаж байгаа гэж сайн харах юм бол за одоо ингээ энэ бариултаа торон дээрээ дараад ингэнгүүт одоо хараарай. Энэ баруун гар талд тэр дээр дэлхийн бөмбөрцгийн хажууд нэгийн тоо гараад ирсэн байгаа. Ингээд нэг савн хийчлээ гэсэн үг байхгүй юу? За ингээ аягтайг угаадаг савнтай болчлоо. За дахиад нэг бараа захиалаад үзье. За 60 захиалчлаа. За ингээд шил толны альчуур тий. За одоо баруун гартлынхаас тэр торон дээр дарыг сагс руугаа хий. Тэр дээдлийн нэгийн тоо одоо ингээ 2 болж харагдана. За нэмчлээ. За ингээд харангууд сагс руугаа бид нар бараагаа нэмчдэг байхгүй юу? За хэрвээ бид нар барааныхаа кодыг мэдэхгүй, каталог байхгүй, оффистоо очиод шкафаа хараад зогсож байгаа биш бол яах вэ гингүүд. За энэ дээдлэлт нь хараа. Баруун гар талаасаа миний офис гэж байгаа. Брэндүүд гэж байгаа. За энэ брэндүүд дээр дарж болно. За брэндүүд дээр дарангууд манай Green-ийн одоо бүх брэндүүдийн нэр гараад ирдэг. За энэ эхлэгчдэд зориулсан тусгай санал гэж юм те. Одоо жишээ нь эхлэлийн багц авах гэж байгаа шинэ одоо хүн байх юм бол энэ лүгээ ингээд яваад оронгууд одоо ингээд 6% хямдралтай үндсэн үнээсээ ингээд хямдарсан 260 мянган төгрөгийн эхлэлийн багц харагдаж байна гэж жишээ нь те. За тэгэнгүүт одоо энэ эхлэлийн багц одоо миний тухайн айдгээр орсон хүн дээр энд сагсан дээр нэмэх коноп байхгүй байгаа. Ягаад тэгэхээр энэ хүн маань шинэ хүн биш учраас ингэж харагдаж байгаа гэсэн үг. За тэгтээ шинэ хүн өөрийнхөө айдгээр ороо захиалах хийж байгаа бол сагсанд нэмэх нь идэвхжсэн байдаг. За ингээд доошоо явангууд тайлбар хэсэг дээр тухайн эхлэлийн багцсан дотор ямар бүтээгдэхүүнүүд байгаа вэ гэдэг одоо ингээд 10 бүтээгдэхүүнээс чинь бүгдийг бичсэн байгаа. За ингээд энэ бүтээгдэхүүнүүдэд хараад за бүр тодорхой тайлбарыг харъя гэж бодох юм бол бүрдэл хэсэг рүү н ороод одоо жишээ нь биотри мюстик чинь те энэ юу вэ гэдэг ингээд яваад оронгууд за энэ дээр ингээд тусдаа оноотойгоо энэ тийг ингээд бэж гинэ гэсэн. За тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө л гайхах айж ичих юм ерөөсөө байхгүй юм болгон дээрээ л дараад үзээд байх боломжтой гэсэн. За дахиад хуучин хүн байлаа гэж одоо ингээд брэндүүд дээр дараад яваад оронгууд дараагийнх нь Green Fiber гэдэг одоо байж гэн те. За энэ дээр чинь одоо нөгөө манай Green-ийн бүх альчуурнууд ингээд байж байгаа. За энийг ингээл доош нь явуулаад за одоо бишэл толны альчуур авцсан, универсал авцсан, нэтэрийгэл ингэнгүүт универсалийн бизнес нэгийг авъя гэж бодох юм бол үнийг харчлаа тий. За одоо тэгэнгүүт одоо жишээ нь энэ биелийн хувьд одоо жишээ ногоон өнгийг сонгоё гэх юм бол энэ бэж өнгө нь том байгаа бүрэнхийн. За тэгэнгүүт ногоон дээр нь дарчингууд ногоон өнгө нь гарч ирээд ингээ харагдаж байгаа. Тэгэнгүүт ногоон өнгө нь баруун гарталтаа томорчж байгаа. Тэгэхээр энэ өнгийг идэвхжүүлж харж байна гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт олон өнгөн дээр харуулъя би жишээ нь. За одоо жишээ нь энэ галтгооны тосны альчуур байна те 6038. Ягаан өнгө, ногоон өнгө, бэж өнгийн гэсэн 3 өнгийн альчуур байдаг юм байна. За тэгэнгүүт би ногоон дээр нь дарангууд код нь гараад ирч байгаа. Та нар анзаарч байгаа бол 6036. Ягаан дээр дарангууд 6038. За бэж дээр дарангууд энэ бүтээгдэхүүнийхээ зурагны доор код нь өөрчлөгдөж байгаа. Home S5-ын дээр энэ 6037-гийн код нь өөрчлөгдөж байгааг сайн хараарай. За ингээд бүх бараа өнгөөрөө код нь өөр гэдгийг одоо маш сайн ойлгох хэрэгтэй. За энэ бол тэгээ бас шкаф дотор задрагатай. Одоо ингээд цэнхэр өнгийн бүтээгдэхүүн харагдаж байна. Цэнхэр өнгө нь арай том байна. За ногоон 6031 код нь солигдоод байгаа. За 6032, 6034 гэдэг ингээд. За тэгээд өөрийнхөө өнгийг сонгоцсон болвол баруун гартлынхаа торны энэ зурган дээр ингээд дарангууд одоо тэр дээдлийн 2 гэсэн одоо дэлхийн бөмбөрцгийн хажууд байгаа 2-ын тоотой сагсан дахь бараа чинь нэмэгдэн. За дараад үзье. За ингээ 3 болчлоо гэсэн. За ингэж бүх бараагаа өөрөө сонгоно. За одоо энийг би сонголтоо ингээ хийцэн болвол яаж програм руу оруул гэдгийг хэлхийг зааж өг. За дээрэс нь гадна энэ каталог гэж зүүн гар талаас те зүүн гар талын каталогны хажуудалд
шинэчлэлт ба сурталчилгаанууд гэж байгаа. За энэ дээр ингээд дараад үзэнгүүд хамгийн сүүлд шинэ гарсан бүтээгдэхүүнүүдийн чагсаалт байдаг. Одоо жишээ нь би шинээр гарсан нэг бүтээгдэхүүн, одоо жишээ нь энэ салфеткийг бүтээгдэхүүний арга хэмжээнд дээр ч юм уу нээлттэй хаалганы өдрөлөг дээр энэ салфеткийг ингээд манайх шинэ бараа худалдаанд гарлаа гэж танилцуулсан болвол одоо брэндүүд дотроос энэ одоо ямар брэнд их байлаа гэж хайж ахаар шууд энэ шинэ барааны чагсаалтын дотроос шинэчлэлт ба сурталчилгаанууд дээр дороо харчиж болно. Тэгэх юм бол хайгаад авах юм байхгүй маш амар. Одоо ингээд шинэ гарсан бараа дээрэс нь 100 гар талдаа ингээд англиар шинэ new гэд ингээд бичгтэй харагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо жишээ нь хамгийн сүүлд манайх кактусны гоо сайхны бүтээгдэхүүн шинээр худалдаанд гарсан. Тэд нар маань ингээд бүгдээр байж гинэ гэсэн үг. За тэгээд тухайн барааныхаа мэдээллийг одоо уншаа сонголтоо хийя гэж бодох юм. Бараан дээрээ дарангууд тухайн барааныхаа тодорхой тайлбар руу орчиж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт одоо ингээд 3328 кодтай 50 мг-тай. За тэгээд тайлбар нь ямар юм хүрсэн яасан ийсэн. За хэрэглэх гэдэг дээр ингээд дарангууд за хэрэглэх эсрэг заалт хүчинтэй хугацаа. За тэгээд бүрдэл хэсэг дээр дарангууд тухайн бүтээгдэхүүний найрлага нь ингээд харагдаж байгаа байхгүй юу? За ямар агуулмжтай, юу агуулсан, ямар витамин С, ногоон цайны ханд манд гэдэг. За тэгээ байж итл хүмүүс ингэдэг ямар одоо тусгай зөвшөөрөл бичиг баримттай. Тэнгүүд энэ доорчин бас ингээ бичиг баримтгээ байж байгаа. За тэгээ энэ дээрээ дараад янз бүрийн бичиг баримтаа одоо скрин хийгээд тэр хүмүүс рүү явуулж болно гэсэн. За тэгээ энэ бүтээгдэхүүн эко юм уу юу юм гэх мэтийн энэ мэдээллүүдийг бүгдийг бид нар сайтн дээрээсээ харах боломжтой буюу одоо энэ сагсалсан бүтээгдэхүүнээ хэдүүлээ агуулгынхаа програм руу хий. За одоо ингээд бүтээгдэхүүнээ 3 шиг юм сонгоцсон байгаа тий. За энэ дээрээ харж агаад одоо ингээд нийт 3 сонгосон бүтээгдэхүүн чинь энэ захиалга өгөх гэдэг ногоон бичигний дээдлэлт нь нийт үнийн дүн харагдаж байна. За одоо энд ингээд 100 гар талд нь нийт гэдгийн доор 3 шиг бараа сонгосон байна. Энэ 3 шиг бараа чинь 65834-ний үнэтэй юм байна. Ард талд нь энэ 3 бараа чинь нийлээд 12.6 юм байна гэдэг ингэч чинь тий. За тэгэнгүүт одоо жишээ нь айгүйх бараа энэ гоё юм байна, энэ гоё юм байна ингээд сонгосоор агаад сагс руугаа захиалга хийх гэдэг ортол одоо биш авах гэжсэн төлөвлөсөн мөнгөнд нүнгээсээ хитэрсэн байх юм бол бараагаа яаж асах вэ гэхээр барааны чинь баруун гар талд энэ бүрэнхий X байгааг харагдаж байна уу те бараа болгоны ард талд. За тэгэнгүүт эндээсээ устгах чинь. За одоо энэ гурвынхаа нэгийг устгах юм. Энэ X дээр нь ингээл дарчин. Ингээ болоо. За энэ хоёр бараагаа захиалга өгье. За энэ дээр нь дараад. За ингээд доошоо дараад явуулангууд хэрвээ өөр чинь бэлгийн дансанд одоо тодорхой хэмжээний мөнгө хоригдлогдсон байгаа бол одоо хийж байгаа захиалгын дундаас чинь тодорхой үнийн дүнтэй барааг бэлгийн дансандаа хийх боломж олгодог. За одоо энэ зурган дээр болохоор боломжтой бэлгийн урамшуул 8790 төгрөг гэж байгаа. За тэгэх юм бол энийг урамшууллаа ашиглах гэд энэ цонхондоо энэ 8790 төгрөгөө бичгээр ингээд гараар бичиж хийчнэ гэсэн үг. За тэгэнгүүт одоо сонгоцсон байгаа хоёр барааны чинь нэг нь бэлгэнд ирнэ гэдгийг өөрөө чинь бэлгэнд байгаа дансны үнийн дүнд нь тааруулаад цаанаас нь автоматар ингээ үнийн дүнг нь харуулдаг гэсэн үг. Тэрийг нь зөвхөн одоо гараар энэ цонхон дотроо бичнэ. За тэгэнгүүт одоо бид нарын хийж үзэж байгаа захиалган дотор 8790 гээд аягтаг угаадаг савн байгаа биз. За энийг нэгсэндээ бид нар бэлгэнд авах боломжтой гэсэн үг. За зөвхөн 25414 төгрөгийнхөө шилтгэлний альчуурны мөнгийг төлөөд өөрийнхөө бэлгийн дансанд үүссэн байгаа үнийн дүнгийн хийгээд одоо энэ савнгаа бэлгэнд авах юм боломжийг автоматар цаанаас нь харуулж өгч байгаа гэсэн үг шүү. За ингээд доош нь явангууд үргэлжлүүлэх гэж байгаа. За үргэлжлүүлэх гэдэг дээрээ дараад за ингээ байж итэл хаашаач орж болохгүйгээр за одоо жишээ нь энд Greenway Market те Greenway Market 166 гэсэн юм бичиг гарч ирнэ. Тэгэнгүүт энэ Greenway Market-ийн өмнө нь энэ ногоон цэгийг идэвхжүүлнэ. Энэ ногоон дээр нь дараа. Энэ болохоор нөгөө идэвхжсэн байгаа учраас ингээ хадгалагдсан байгаа байхгүй юу? За хэрвээ Greenway Market-аас буюу энэ голом тодхоноос өөрөө очиж авахгүй гэх юм бол хаяг оруулж болно. Монгол шуудангаар те 120 мянган төгрөгнөөс дээш худалдаа авалт хийх юм бол Монгол шуудангийн хаягаа оруулж болно. Гэхдээ яг өөрийнхөө гэрийн хаягийн
одоо zip код буюу индексийг одоо Монгол шуудангаас хорооноосоо маш сайн асуугаад тэгээд одоо гэрийнхаа хаяг, утасны дугаар бүх мэдээллүүдээ маш сайн тодорхой оруулж агаад Монгол шуудангийн хаяг хийчих юм бол тэр манай Greenway-гийн програм дээр ирсэн мэдээлэл Монгол шуудан хоёрын мэдээлэл тэнцээд тэгээ Монгол шуудангаас автоматар ирээд манахаас хүргэлтийнхаа бүтээгдэхүүнийг аваад хүргэж өгнө гэсэн үг. За тэгээ тэрэн дээр чинь өөрийн чинь ID дээр одоо хүргэлтээ хаана яваа хянах код гарч ирдэг гэсэн үг. Тэгээ тэр кодоор Монгол шуудангийн сайт руу ороод харахаар за өнөөдөр очих юм байна, өнөөдөр тэнд яваа юм байна гэдэг ийм мэдээллүүд харагдана. За ингээ харагдаж байгаа гэсэн. За одоо жишээ нь Монгол шуудангаар авахгүйгээр зүгээр одоо жишээ нь сайтынхаа одоо захиалгаар хийгээд өөрөө офисоос очиж авах гэж байгаа бол ингээд Greenway маркетаа идэвхжүүлээд ногооноор дарчингуудаа дараа нь үргэлжлүүлэх гэж дарна. За энэ үргэлжлүүлэх дээр дарангууд даашаа ингээ явангууд захиалга өгөх гээд бүр ингээд яг энэ захиалга баттаа авах уу те өгөх үү гэдэг ийм эцсийн кноп нь гарч ирж байгаа хгүй. За тэгээд нэгэ захиалга төлөх гээд дарангууд төлбөрийн төлөх сонголт гараад байна. За купегээр төлөёг ингээ бодох юм бол энэ дээр ингээ дарангууд бүх одоо банкны чинь карт мэдээллүүд гараад ирэнгүүт одоо өөрийнхөө Most Money, Мухан банк, голомт ямар аппликейшн ашигладгийг тэр мэдээллээ ийгээд төлбөр төлөх боломж гараад ирнэ. За хэрвээ өөрөө чинь одоо ID дээр цалин үүссэн байгаа бол доотлын дарна. Одоо ингээд 34,200 дотоод данснасаа төлөх гээд ингээд төлөх гэ гараад ирж байгаа байхгүй. Хэрвээ дотоод дансандаа мөнгө байхгүй төлөхгүй, за купегээр банкны мэдээллээ хийж төлбөр төлөхгүй гэх юм бол энэ төлбөр төлөх системийг аль алийг идэвхжүүлэхгүй ингээл болов. Энэ хүртэл нь яваад орхичингууд манай офисын агуулгын програм дээр өөрийн чинь нэр ороод ирдэг байхгүй юу. За тэгэнгүүт одоо жишээ нь энэ хоёр төлбөр төлөх боломж нь байсан ч гэсэн тухайн захиалган дээрээ одоо манай зарим нэг бараанууд юу яадаг програм дээрээс нэмдэг одоо ID-гэрээ сайтаас баргаа захиалгад оруулах боломжгүй ганц нэг бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй. Тэр нь болохоор яадаг гэхээр нөгөө компани хэмжээнд одоо дууссан барааг компани сайт одоо програмаас тэр чигтэн ингээд аваа ийцэн ирнэ. Сайтнаас наваа ийцэн ч гэсэн агуулгын борлуулалтын програм дээр байж идэг учраас тэрийг заавал гараар офисын програм дээр бид нар өөрсдөө ажилчид нь шив шаардлагатай байдаг сайтаас хувь хүн захиалах боломжгүй. Тэгэхий бол энэ хоёр төлбөрөө идэвхжүүлэхгүйгээр төлбөрөө төлөхгүйгээр захиалгаа ингээ орхичингууд манай програм дээр гараад ирсэн байгаа нэр дээр чинь бид нар тавьж ороод дараад тэгээд өөрөө чинь нөгөө нэмж авах гэж байгаа сайтаас захиалж болохгүй байгаа барааг бид нар өөрсдөө нэмдэг гэсэн програм дээрээс. За тийм учраас тэрийг нэмсний дараа харин өөрөө захиалга руугаа ороод тэгээд за одоо ингээд харангууд энэ захиалга чинь хаана байгаа вэ гэдгийг харуулъя. За тэгэнгүүт одоо жишээ нь бидний одоо өөрөө чинь төлбөр хүртэл яваад орхигдсон төлбөр төлөөгөө захиалгыг програм дээрээс одоо жишээ нь ямар нэгэн бараа нэмээд идэвхжүүлсэн байх юм бол энэ захиалгуудаа одоо хаана байгаа вэ гэдгийг харъя гэж бодох юм бол миний офис дээр дарна. Одоо энэ зүүн гар талын 4 конопыг харж ийн лого, гурвалжин логоны доор. За миний офис дээр дарангууд миний бизнес инээдрэ гэдэг ингээ бүх юм гараад ирнэ. Дараа дараагийн видеон дээр эдрийн задаргааг ярьж өгнө. За тэгэнгүүт одоо ингээ хараа миний бизнесээс доошоо явангууд дөрөвдөх дээр нь миний захиалгууд гэж байж байгааз. За энэ суман дээр даръя. За ингээ миний захиалган дээр дарангууд миний захиалгууд гэд гараад ирж байгаа. Дээрээс хоёр дахь нь тий. За ингээд энэ дээр дарангууд саяын чинь хараа 34,200 төгрөгийн өнөөдөр 8 сарын 19-нд хийсэн төлбөр нь төлөгдөөгүй оронжин захиалга чинь энд байж байна. За ингээд энэ захиалганыхаа урт талын энэ ногоон дээр даръя. За ингээд ороод харангууд энэ хараа 34,200 төгрөгийн захиалга чинь эндээ ингээд байж байна. За тэгэнгүүт энэ захиалган дээр чинь миний түрүүний хэлснээр програм дээр бараа нэмэх бол тухайн үнийн дүн нэмэгдээд ороод ирэнгүүт нь одоо дахиад миний захиалга руу ороод барааны чинь тоош шиг үнийн дүн өөрчлөгдсөн захиалга төлөх гээд өөрөө купегээрээ ч юм уу одоо өөрийнхөө дотоод дансаар
төлчиж болно гэсэн. За энэ доор ингээд захиалгын бүрдэл дээр дарангууд захиалсан 2 бараач нь ингээд байж гинэ гэсэн. За ингэж захиалга хийдэг байгаа шүү. За тэгээд захиалга цуцлахыг нэмсэн харуулчаа. За одоо жишээ нь энэ захиалгаа би одоо гинтхэн төлөхөө боллоо. Энийг авахаа боллоо гэж бодох юм бол захиалга төлөх гэдгийн доор нь захиалга цуцлах гэж байгаа. За энэ дээр дараад захиалга цуцлчихна. Ингээд цуцлчингууд та захиалга цуцлахтаа итгэлтэй байна уу? Тийм ээ. За ингээд захиалга цуцлчлаа. За одоо ингээд яваад оронгууд чинь 34,200 төгрөгийн нөгөө захиалга чинь одоо ингээд цуцлагдсан гэж байж байгаа. За ингээд бараагаа авахаа болцсон бол цуцлчт юм аа. Ингээд цуцлчвал бид нар ч гэсэн амар эдийн програм дээр захиалга орж ирчил ингээд нэршийн зэгсэлтэнд байгаад тахгүй. За тэгэхээр онлайн дэлгүүрээ яаж ашиглах вэ? За өөрийнхөө одоо захиалгыг яаж хийх вэ? Гэт брэндүүд дотор. За одоо жишээ нь танаа багийн нэг хүн ямар нэгэн бараа бүтээгдэхүүн асуулаа гэж бодоход за одоо хүүхдийн юм асууж танад хүүхдийн шампунь байд юм уу гэл тэгэнгүүт байдаг гэл сайтаар ороод брэндүүд рүү ороод Тоти гэл хүүхдийн брэнд рүү оронгуудаа энэ бүтээгдэхүүнийг скриншот хийгээл явуулчихна шүү дээ. Манад ийм шампунь байдаг. За энэ дээр нь дарах юм бол бүр ингээд тодорхой гарч ирнэ те. Ингээ 200 мг-тай ийм үнэтэй. За тэгээд дээрэс нь энэ бараа бүтээгдэхүүнийг хүн лөө явуулах боломж байдаг. Хамгийн энэ доор лавлах холбоос гэж байгааг харж байна уу? За одоо ингээд тухайн бүтээгдэхүүнийхээ хамгийн доошогоо ингээ явуулангууд энэ бүтээгдэхүүний линкийг тэр хүн лөө явуулах боломж байдаг гэсэн үг байхгүй юу? За тэгээ энэ лавлах холбоос гэдэг энэ линкэн дээр дарангууд энэ ингээд копидэгдчихэж байгаа байхгүй юу? Ингээл нэг дараал болоо. Тэгээд одоо жишээ нь тухайн хүнийхээ юу руу явуулах гэж байгаа бол одоо жишээ нь явуулах гэж байгаа бол ингээд копи паст ингээд тавьчихгууд нөгөө хүн чинь юугаа авчдаг бахнэ. Линк аваад өөрөө ороод уншчихна шүү дээ. Тэгэхээр нэг бол скриншот хийгээ явуулчаад өөрөө хойноос нь войст нь за энэ шампунь маань тэгдэг ингээд тийм насны хүүхдэд зориулагдсан тэдэн миллиграмтай ийм үнэтэйгээ нэг бол войст нь нэг бол линкийг өгчих юм бол тэр хүн чинь өөрөө ингээд уншчих нэ. За тэгээ ер нь бол хүмүүст линк явуулах илүү их үр дүнтэй байдаг. Ягаад гэвэл тэр хүн чинь ингээд линкэн дээр дараагийнхаа юм руу дараад тэр хүүхдийн бүтээгдэхүүн асуусан хүн чинь энийг ингээд хараад энийг ингээд нэмээд явчихдаг. Тэнд нэг хүүхдийн шүдний аваа байсан. Тэрний тэр өнгөтэйгөөс навь тэр нь харин уншсан их тажгүй билээ. Тэр тосыг навь ич гэдэг юм уу те. За тэгэхээр хүнлүү линк явуулах маш чухал гэсэн үг. За ингээд онлайн захиалга хийх мэдээлэл нэг юм